Өнөөдрийн хичээл бол зочид буудлын үйлчилгээ. Болон хэрэгцээ зүйлсийг англиар асууж сурах хичээл юм. Аялал болон томилдоор явхад хамгийн их хэрэг болдог хэллэгүүдийг өнөөдөр сурцгаая. Эхлээд хамгийн хэрэгцээтэй үгсийг сурцгаая. Towel, алчуур, soap and shampoo, савн болон шампунь, toothbrush, шүдний сойз, toilet paper, ариун цэврийн цаас. Эдгээр нь зочид буудалд хамгийн их дутагддаг зүйлс юм. Ямар нэгэн зүйл хүсэхдээ Can I have some гэдэг бүтцийг ашиглана. Төгсгөлт нь заавал Please гэж хэлж ээлдэг байдлаа илэрхийлээрэй. Жишээ нь Can I have some extra towels please? Надад нэмэлт алчуур өгч болох уу? Гэсэн утгатай. Орчин үед хамгийн чухал асуулт бол интернет. What is the Wi-Fi password? Wi-Fi нууц үг юу вэ? Эсвэл Is the Wi-Fi free of charge? Интернет үн төлбөргүй юу гэж асууж болно. Free of charge гэдэг нь үн төлбөргүй гэсэн утгатай бүтэн хэллэг юм. Нэмэлт үйлчилгээ хүсэхдээ Could you bring гэдэг хэлхийг ашиглаж болно. Жишээ нь Could you bring an iron to my room? Миний өрөөнд эндүү авчирч өгөхгүй юу гэж асууна. Мөн hair dryer буюу үсний сэнс байгаа эсхийг Is there a hair dryer in the room гэж асууж тодруулж болно. Өрөөнд тань ямар нэгэн зүйл байхгүй байгааг мэдэгдэхдээ There isn't any гэсэн бүтцийг ашиглаарай. Жишээ нь There isn't any hot water. Халуун ус алга байна гэж хэлж болно. Харин олон тооны зүйл дээр There are no гэж хэлнэ. Hangers гэдэг нь хувцасны үлгүүр юм. Одоо жижиг харилцан яриаг сонсцгоё. Can I have some soap and a toothbrush please? Надад савн болон шүдний сойз өгч болох уу? Ажилтны хариулж байгаа. Of course, I'll send them up гэдэг нь. Мэдээж би одоохон дээшээ явуулъя гэсэн утгатай. Right away гэдэг нь одоохон гэсэн үг юм. Өнөөдрийн хичээлээр бид зочид буудалд хэрэгцээ зүйлсээ хэрхэн англиар асуухыг сурлаа. Эдгээр хэллэгүүд таны аялалд тус болно гэдэгт итгэлтэй байна. Баяртай.